Тэгэхээр монголчууд эвтээр үеэс ерөөсөө л нэг задгаа аргаар, цустай арга гэж хэлдэг шүү дээ. Одоо боломжтой. Уухныгийн зүсээд, дөмсгийн суглаад татаад тийм ээ. Энэ аргаар хөнгөлдөг. Тэгэхээр энэ аргын бас дутагдaltaй тал байгаа. Ямар дутагдал байна вэ гэхээр ерөөсөө л төл малыг за хураг ишгэн дээрээ 5 сар гаргаад тэгээд шинийн 3, шинийн 5, шинийн 8 ч гэдэг юм уу. Тэгээ нэг сая өдөр харж байгаа л бүгднийг ерөөсөө тэр малын одоо тэр биеийн боожлт гэж байдаг. Бэлгийн боожлт гэж байдаг. Энэ физиологийн зүйлийг л ерөөсөө харгалзаж үзэхгүйгээр. Тэгээ өөр нь ялах байхад нь л одоо энэ суглаач. Тэгэхээр яаж өнөхөр тэр төмсөг гэдэг эрхтэн чинь өөрөө тэр арга ёсны одоо хөгжилтөнд одоо их сайнаар одоо нөлөөлдөг гормон одоо ялгаруулж идэг. Гэтэл энийг одоо таслан зогсоогоод тэгээд этерхий одоо бие жижиг давжаа малыг одоо олноор нь одоо бий болгоод байгаа байхгүй юу? Одоо нөгөө энгийнээр ярих юм бол төмсгтөө бухан бюро, төмсггүй бюро хоёрын өсөлт бол шал өөр гэдэг шүү дээ. Бух засаатай одоо тэр эцэг мал бусад одоо тэр зассан малаас ямар сүрлэг, ямар одоо байдруул лагс байдаг үлээ тийм ээ. Ийм л одоо тэр төмсөг өөрчлөлтөнд оруулдаг л одоо энэ эрхтэн байхгүй юу. Тэгэл манайхан чинь нөгөө өтөтхнаас агаал 6 сараас л өмнө айгаал одоо хөнгөлөө ичдэг. Ялаа батхнах. Тэгэхээр тий энэ одоо дутагдлыг арилгахын тулд л одоо бид энэ судалгаа хийгээд тэгээд энэ хөнгөлөх хугацааг одоо яаж одоо уртсгаж болох вэ? Нөгөө бэлгийн боожлтыг одоо харгалж үзье. Тэгээ бүр 6 сард сайхан ногоо идүүлээд 7 сард ногоо идүүлээд сайхан таргалуулад тэгээд 7 сарын сүүл 8 сар ихээр аяндаа нөгөө бэлгийн боожлт нэг үзээд дөрсгүүтээд мал хөөгөөд эхэлнэ шүү дээ. Тий. Тэр үед нь л яах нь авчихна шүү дээ. Одоо зүгээр ингээд яг энэ төхөөрөмжийг харахаар ойлгомжгүй нэг юм байна л да. Тэр процессын та тайлбарлаж өгч. Энэ яг яаж ажилтیں۔ Яг ямар процесс тэр мал дээр явагддیں۔ Тэ одоо энийг ашигласнаар та энийг гоё тайлбарлаад өгвөл. За. Тэгэхээр энд нэг хоёр энэ бахны хоёр хашлага байна. За. Тэгэхээр яг хөрөөсөл гадна талаас нь талбай энэ бэлдэхгүй. Тэгээд шууд юугаа яаж байгаа л энд нэг юм төмсг байлаа шүү дээ. Тэгээд тэр хөвчрхий гэж байгаа төмсгний дээд. Тэр хөвчрхийг яах нь энэ ашлаганд оруулж. Тэгэл оруулж өгөөд энэ эрхийн уруугаар арьсны гадна талаас байдэн шүү дээ. Тэгэж жоод яг бүрэн ингээ орчихнод тэгээд дарж. Тэгээ нэг хэр хийх дуу өөр энэ базж байгаа гарт хүртэл одоо мэдээ. Тэр нь бол нөгөө хөвчрхийн одоо тасарч байна гэсэн. Ер нь бол өөрөөр хэлэх юм бол одоо тийм процесс юм. тэг үр дамжуулах одоо сувгал тасарч байна гэсэн үг шүү дээ. Тэгэл нэг хоёр талд ажиллахтаа байгаа. Тэгээ хоёр талаас нь авчна гэсэн үг л дээ. Тэгээд л тэр юу бол цаашдаа нөгөө төмсг нь хуухнаганд үлдчихнэ. Тэгээд л нэг 35-аас 45 хоногийн хооронд одоо ширгэж. Ширгээд л ерөөсөө нөгөө эр хоньны хуухнаг ямар гэдэг лээ тийм. Бүр тэр төмсг нь уус шингээд тэр хуухнах шиг л байна. Энэ ширгэхийн явцад л одоо тэр хамгийн одоо чухал бодисод одоо ялгаруулж яах нь шүү дээ. Тэр бодисод нь өөрөө ялгараад тэр малынхаа бие шингэнэ л. Тэгээд гэсэн. Бодисод нь одоо цусаар дамжин тархаал. Тэгвэл ер нь энгийнээр бол тэгээд сог татаж авч хаях биш. Тэрийг бид нар нөгөө тасцсны дараа тэр бүх төмсөн дотор байгаа бодисууд нь малын биед өөрт нь шингэж. Өөрт нь одоо шингэдэд энэ л одоо ачаал бодол байгаа байхгүй. Төмсгний уураг гэдэг чи өөрөө тэр хэд уураг байна шүү дээ. Тэр нь уураг нь одоо биендээ шингээд ёстой тэр юу био тордогч болоод тийм ээ тэр төмсгний уураг ширгэхийн явцад үүссэн ашигтай одоо бодисууд бол цуснд нь түгээд тэгээд уургийн хаалгын өндөртэй
тэрүүгээрээ одоо бас ашигтай. Гол нь одоо тэр амьдын чин нэг одоо гулуузнаас гарах одоо махны гарцыг одоо нэмэгдүүлж өгч яах гэсэн. Хоёрдугаарт одоо яах вэ гэхээр нөгөө зүсээд огтлоод цус гаргаад өнгөрцөн тийм ээ. А энэ одоо хөнгөлгөөний дараа хүндрэл гэж байдаг. Тэгэл одоо халдвар орно, хавдна, цус алдна, өдөн тийм ээ. За тэрнээсээ болоод одоо өвхөж хорогдох хүртэл одоо учир дутагдaltaй. А тэгвэл энэ нэг 9 төрлийн хүндрэл байдаг юм л та. Тэр олон жил дараа. Тэгвэл одоо тэр 9 төрлийн хүндрэл ерөөсөө тэр хүндрэлийг бол одоо арилгацсан. Энийг одоо хэрэглэхэд бол жилийн одоо аль ч хүндрэлд хэрэглэж болно. Өвлж болох. Өөд бороотой цастай одоо ямар ч үед одоо хэрэглэж болдгоороо бол одоо давуу талтай. Тэгээд энэ уламжлалт аргыг ер нь л одоо шинжлэх одоо ийм дэвшилттэй аргыг л одоо бий болгож тэрүүгээрээ одоо тэр малчтын амьдрах амьсгаа хүртэл одоо дээшлэнэ. Чи одоо ингээл хэвтүүлж байгаа л зүс чаяал тэгэл мушгаал хүрээд ингээд чинрүүлж байгаа л тастаа чаяал тий. Миний уншсанаар бол тэр яг тэр эр төлд маш их стрессийг үүсгэдэг. Тэгээд тэр нь тэгээд бүр яг өсөлтөнд нь бүр тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж уншиж байсан. Тэр үнэн. Тэр чинь маш их одоо эмзэгэл байгаа учраас одоо тэгж байгаа. Тэг ямар олиг байх вэ тэр чинь ингээд тастаа зүгээр мушгаад татчихж байгаа. Тэгэл тэрнээс чинь болж одоо нэг малчтай бохор хийн тийм ээ. Тэгэл домонжин гээл ингээл шүлсээр байл тий. Дур. Өднөөс сумнаас урдаг гэл. Тэгэл байдаг шүү. Яг уламжлалт аргыг бид нар үүсгэх үхтэй одоо дараагийн төвшөнд бас гарах болсон тий. Тийм тэгэл баг. Тэгэхээр таны энэ нэг аргыг бол одоо заавал одоо бас орчин үеийн дэвшилттэй ийм шин технологи шин зүйлээр л одоо сольж байх нь жоо шүү. Зөвхөн хург хөнгөлөх юм уу эсвэл бог бод мал аль алийг хөнгөлөх боломжтой юм уу? Энэ юм хэмжээ дамжин том жижиг янз бүр байх уу? Үгүй. Энэ бол нэлээд байдруу хийсэн ер нь одоо гарын даах ийм одоо төмрөл дөө. Тий. За тэгээд яг хөө энэгээр хург, ишиг, за бяруу үндсэн сата тийм ээ. А тэгээд үеэ өнгөрөөдсөн үүргээг үүсгдсэн нөгөө хуцуухан бух тийм ээ зааз одоо бухан тэр байдаг шүү дээ. Тэрийг хөнгөлөөд тэгээд өнгөлцгөөд тэгээд нэг заарын өнөр арилангуут нь одоо зах зээлд мах юм борлуулж одоо болно шүү дээ. Энэ арга аргачлалыг малчид өөрсдөө сураад хийх бүр боломжтой. Боломжтой. Бид ч одоо нөгөө төсөл хэрэгжүүлж байхдаа малчидтай бас баха түгээгээд тэгээд сургалт хийгээд одоо би чинь нөгөө малын эмч нарын одоо дундын харшаа морсоо гээд бас энэ юугаар ингээд малынхаа эмч нарт бас сургалт хийгээд эмч нар маань бас одоо цаашаа одоо энэ асуулаад одоо түгээгээсэй л гэж бодож явдаг юм байна. Эмч нар бас их авах дуртай тий. Одоо энэ хэр түгээмэл дэлгэрж байна одоо энэ арга. За ер нь ихэнх аймагуд бол авсан шүү. Тий би ч одоо нэг 400-500-аад байх бол явцсан баг. Одоо цаашдаа бол одоо миний хамгийн гол зорилго бол малчид болгоно л одоо нэг багтай байж байгаад л. Тэгээл одоо энэ зааврын дагуу энэ малчид хэрэглэхэд бол одоо ялбархаа амархан сурна. Тий. Тэгээд би энэ бахныхаа гадны юм уут хийс. Тэгээд энд пэйж хуудастай. Тэгэл тэр пэйж хуудас юугаар нь ороод миний одоо тэр малчидад зааж өгч байгаа хөнгөлж байгаа бичлэг байж байгаа. Заавар нь. За тэрүүгээр нь очиод үзээрэй. Тэгээ болохгүй бол энэ утсаар ирээрэй гэдэг ингээд.